Сайн мэцхан уу, манай Dark-ийн подкастын маань шинэ 7 өдрийн шинэ дугаар ороход бэлэн болсон байна. Бүгдд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаагийн хэрэгээрээ дүлгэн миний бие ой сонгохдоо өнгөрсөн миний ярьсан дугаар дээр биеийн тамирын эрхтэй багш сурагч нь байсан жоох охиныг ингээ хүчрхийлж тархинь угааж алхахыг завцсан амир хэрэг ярьсан бол харин өнөөдрийнхөө дугаараар би 10 жилийн эмэгтэй багшийн хийсэн ич хүргүү хэргийн талаар ярихаар бэлдээ сууж байна. Учиргүй амир зүйл байхгүй ч бас л сонсоход мэдхэд илүүдэхгүй сургамж болох байхаа гэдэг үүднээс бол би ярихаар шийдсэн. За ингээ шууд хэрэг ярьж эхлэе. Ребекка Джонс эмэгтэй 1993 оны 12 сарын 30-нд төрсэн бөгөөд Их Британий Ливерпул хотын ойролцоо өсөж төрнөсөн. Тэрээр айлын том доороо нэг эмэгтэй дүүтэй гэр бүлийнхэн амьдрал харцангуй аз жаргалаар дүүрэн ээж аав нь хүүхдүүдэд бүхнээ зориулдаг. Ер нь авахыг хүссэн бүхэл зүйлсийг нь олоод харамгүй ээж аав нь аваад өгдөг. Гэсэн хэдий ч Ребеккагийн сургуулийн амьдралын жилүүдэд бол сэтгэлийн төвшөөрөл ихтэй. Дээрээс нь хүүхдүүд түүнийг тодорхой хэмжээгээр дээрлэхдэг байсантай холбоотойгоор тэрээр хооллого эмэгтэй болсон гэдэг. Үүнээс өөрөөр бол нэг тийм асуудал гээд ах зүйл түүний амьдралд бол байгаагүй. Ирээдүйн бүхэлдээ гэрэл гэгээр бол дүүрэн өөрөө маш их ухаантай сэргэлэн бөгөөд одоо хүссэн их сургуультай бол сурж исэн. 15 настайгаас 10 жилд байхаасаа үерхэж байсан найз залуутай одоо бол ингээ үерхэд 4 жил болж байгаа. Тэгээ хоёулаа их сургуульд ингээ суралцж байгаа. Их сургуулийн жилүүддээ өөрөө яг ирээдүйн мэргэжлээ сонгохдоо одоо яг багш болёо гэж шийдснээр багшийн курсээ дүүргээд Манчестерт байдаг нэгэн 10 жилийн сургуульд багшилж энэ хугацаанд бол найз залуутайгаа хамтдаа байсаар 9 жил хамтдаа байсан ба. Тэр хоёрын хувьд хамт нэг үнэтэй одоо маш өндөр тийм шилэн байрлал байр төрөсөлж амьдардаг. Тэгээ Ребеккаж ажилдаа маш сайн хамт ажилладаг хүмүүс болон сурагч нар нь бол бүгд л түнд маш амт сайтай байдаг. Өөр хүний үнд өнцгөөс харахад бол түүний амьдралд ямар ч дутагдах гачаадах зүйл байхгүй бүх зүйл нь амьдралын төгс гэж хэлж болохоор ийм байсан байгаа үе. Түүний ээж аав нь бол өөрсдөө гэсэн жижиг кафе нээж гисэн. Тэгээд амралтынхаа өдрүүдээр Ребекка завтаа үеэрээ очиж тусалж ажил хийдэг. Найз залуутайгаа угаасаа багаасаа үерхсэн маш дотн бүхэл эрэгтэй хүмүүсийг бараг найз залуугаар төсөөлдөг. Түүний хувьд тэр хоёр бол нэлийн эвтэй бибидээ хайртай байсан ч яг анхнаасаа ер нь Ребекка тиймэрхүү зантай байсан уугүй хүмүүс мэдэхгүй ямар ч л байсан бараг өдөр болгон шахуу найз залуугаа одоо сүүлийн жилүүдэд бол хардаж эхэлсэн гэдэг. Түүнээсээ болоод байнгын муудалцдаг. Ребекка өөрөө маш их хайртай байнга л чи намайг хуураад байна те гэж хэрүүл хийдэг болчихсон. Өргөлж хаа байгааг нь асууж утас компьютерийн шалгаал бүр тэр нь дэндээдсэн болохоор найз залуу нь ерөөсөө одоо ингээ хоёлоо бүтэхгүй юм байна гэд түүнээс салждаг. Ингэж удаан үргэсэн залуугаас салсанд бол маш их сэтгэлээр унаж эхэлсэн. Хэсэг бүр гүн депрессэнд хүртэл орчихсон. Ажилдаа ч явах хүсэлгүй, өглөө орноосоо ч босохгүй. Бүх зүйл хүнд хэцүү байгаа юм шиг түүний хувьд одоо маш ихээр өөрчлөгдөж эхэлсэн. За ингээ байж атлуудалгүй 2020 он болоод нөгөө ковид гарснаас болоод бүх сургууль цэцэрлэг хааж онлайнаар хичээл нь орж хүн болгон гэрээсээ гарахгүй тусгаарлагдах хэрэгтэй болсон нь түүний гүн депрессэнд байгаа орцсон сэтгэлийн хямралыг нь бол улам илүү хөндрүүлж эхэлсэн. Гэр бүл найз нөхөдгээд хинтээж уулзахгүй экстэйг амьдардаг байсан байранда одоо ингээ ганцаараа уйдгалд суудаг жаргалтай гунигтай бүх дурсамж нь одоо тэнд байгаа штэ тэгээ энэ дурсамжиндаа бол автаж улам л илүү ганцаардаж ийм байдалтайгаар 18 сар болсон. Тусгаарлалт бол нэг болоо сургууль ирээд хийм байдалтай орох гээл тэгээ сарын дараа нь эргээл хаагаал ийм байдалтайгаар явсаар 2021 оны 9 сард яг тусгаарлалт зогсоод эргээд ажилдаа орсон ба энэ үеэр Ребеккагийн хувьд бол 27 настай. Ахлах ангид багшилтагт бол яагаад ч юм сургууль иргээд хэвийн ажиллагаанд орсон чинь жоохон мэд нар одоо сурагч нар нь Ребеккаг нэлээд олон удаа та одоо өстой гоё биетэй, секси байна, хөөрхөн залуухан багш шүү, дугаараа өгөөч гэсэн тийм зохисгүй аваар ихээр гаргах болсон. Ковидаас өмнө иймэрхүү өгнүүдийг сурагчид нь хэлдэг байсан үгүй нь одоо яг тийм 100% тодорхойгүй ч Ребеккагийн хувьд угаасаа өмнө нь найз залуутай байсан болохоор иймэрхүү зүйл сонсоод шууд тодорхой хэмжээгээр хил хязгаарыг тогтоож эсвэл загнадаг байсан бах гэдэг. Харин одоо бол та нар одоо багштайгаа ингэж ярьж болохгүй гэж ууралж загнахын оронд харин ч одоо тэрийн сонсоод дуртай байдаг болсон. Яа тэгэхээр X-ээс ханаад айгүй ганцаардсан байгаа ийм үеийнсэн болохоор сурагчид нь ингэж сэтгэнхэн түүний хин нэгэн одоо өөрийг нь сонирхож байна
талтай байна гэдэг айгуу тэрэндээ дуртай болоод кафе аваад 14 15 та хүүгүүдийн дунд хэдэн 7 хоногийн турш Ребека багштай иймэрхүү зүйлс хэлэхээр бараг дуртай байгаад байна лээ. Ерөөсөө загнахгүй байгаад байна гэдэг бол яриад тарахад өвшөө илүү олон байна дор бол иймэрхүү зүйлс түүнд хэлж талтай байгаагаа багштай хэлэх болсон. Тэгээ бүр Банда Беки гэдэг хоч өгцөн инээ. Тэрнийх нь утга нь болохоор гоё өгцөгтэй Беки гэсэн. За 2021 оны 9 сард бол Ребека 11-р ангид сурагчдад математикийн багшаар одоо ажиллаж байхад нь тэр ангид нь сурдаг нэг 15 та банд байдаг. Насан туршаагүй болохоор нэр нь нууцлалтай. Тиймээс сурагч А гэдэг хэргийн талаарх бүх мэдээллүүдэд тийж яваадсан. Тэгээ сурагч А гэж хэлээд хахаар жоохон хэцүү байгаах. Миний хувьд эхнийх нь одоо зүгээр Энди гэж дуудчих гэж бодож байна. За Энди хүүгийн хувьд Ребекаг хамгийн ихээр шохоорхон хардаг. Найзуудтай бол байнга хэлдэг. Гоё өгцөгтэй гэж дуудаж хоч өгсөн хүн нь одоо энэ Энди байна. Мөн ээжтэй хүртэл манай математикийн багшуудаа айгүй гоё ихч байдаг. Айгүй залуухан итэр гэж ярьж байсан удаатай. Хичээлийн үеэр бол одоо бусад цагаараач байнга та ястай секси юм аа, хөөрхөн юм аа гэж сэтэн хайдаг одоо яг хүн энэ Энди. Бүх ангийнхан нь ангитаа одоо сууж Ребека хичээлээ зааж байхад хүртэл чангаар олны өмнө багшаатаа уцсныхаа дугаарыг надад өгөөч, надтай болцоонд яваач гэж хүртэл хэлдэг. Огт ерөөсөө тэрийг бусдаас одоо нуудгүй. Ер нь бол одоо тоглоом шоглом маягаар л хэлж байгаа гэсэн. Ингэж одоо өөрт нь сэтэн хаяад сургуультай эргэж ороод тусгаарлалт дуусаад хэдхэн 7 хоног өнгөрч байгаа. Тэгээ Ребека ч одоо 5-7 хоног тэдний ангид хичээл зааж 10 сарын 21 болоход бол тэр өдрөө бүх ангийн хүүхдүүд нь ангитаа анги хичээлээ хийгээд сууж исэн. Энэ үеэр нөгөө Энди чин Ребекад болцоонд явъя, уцсныхаа дугаарыг өгөөч гэд одоо чангаар хэлсэн чинь Ребека хариуд нь самбар дээр уцсныхаа дугаарын эхний 9 тоог бичингүүтээ хэрвээ чи миний сүүлийн 2 орныг тааж чадах юм бол над руу хизээч холбоо барьсан болно шүү гэж эргүүлээд сэтгэнсэн. За ийм чаленж өгөхөр нь нөгөө хүүчин бол одоо ян занзаар үдсээр байгаад хичээл дээр байхдаа л зөв дугаарыг нь олоод залгасан чи яг багшийн цүнхэнд утсан дуурснаар ямар тач ингээд дугаарыг ингээ олцсон. Тэгээ тэр оройноо багш руугаа мессеж бичиж эхлээд та намайг ер нь тоохгүй байх юм уу? Хариу бичээлтийн эдэр гэсэн тийм мессеж бичсэн чинь хариуд нь Ребека өө мэдээж тоон штэ гээл нөгөөх нь эргүүлээл одооноос математикийн хичээлдээ би дургу болцсон яа тэгэхээр ерөөсөө анхаарал төвлөрөхгүй сатараад гэх мэтчлэн ингээд одоо тодорхой хэмжээгээр жоохон мессеж бичиж эхэлсэн. Энэ өдрийнхөө маргааш нь эргүүлээд та зөвхөн надтай мессеж бичлэлцдэг бидтэй гэхэд Ребека тэлгүй яах вэ гэд бүр улаан цайнд гарцсан харилцан сэтгэнэж бүр олон цагаар мессеж бичлэлцсэн ба. Нэмээд Snapchat-аар бас л байнга харцдаг болсон. Тэгээ гол нь Snapchat-ийн хувьд хоорондоо мессеж зураг өргөө явуулаад нөгөөх нь 24 цагаар дараа устдаг. Болохоор одоо хоорондоо бүр илүү юу юуж бичдэг байсныг нийт мэдэх боломж байхгүй. Энди хүүгийн хувьд бүх найзуудтай би тэр багштай байнга холбоотой харилцаж байгаа штий. Бараг л бит хоёр өрхөж байгаа ухааны яриад хүмүүс зарлаад тэгээ дахиад Ребека руу хоёлаа хичээл тарахаар уулзалтаа болцоонд явъя гэсэн чинь Ребека болно штэ тгий гэж зөвшөөрсөн. Утасныхын дугаарыг аваад анх мессеж бичснээс дөнгөж 5 хоногийн дараа тэр хоёр болцоонд альбан ёсоор гарахаар болж байгаа. Тэгээд энэ яг 5 дахь өдөр болж исэн. Оройн уулзаж нэг тийм том моолоор явхаар болоод Эндигийн хувьд бол ээжтэй аавдаа найзынхаа гэрэл рүү очлоо гэж худлаа хэлээд тэдэд хонжиж магадгүй гэд хамгийн маа бэлдээд гэрээсээ гарч явсан. За Ребекагийн хувьд бол түүнийг нэг газраас машинаараа очиж тосож аваад моол явахаас өмнө хідэн ажиллаа амжуулж явсан. Эхлээд нохоогоо өдөр өнжүүлэхээс аваад болцоонд нь саад болох байх гээд ээж аавынхаа гэрт буулгая гээд гэрийнхэн гадаа очиж зогсонгуудаа Эндиг нуугд гээд машиныхаа хойдлын суудал доошоо одоо хүнд харагдахгүй хэвтжээ гээд буулгасан. Дараа нь тэр хоёр бол нөгөө том моол руугаа очиод хамтдаа энэ тэргээр явж болцоогоо эхлүүлээд тэгж явж байхдаа Гүчигийн дэлгүүр орсон. Тэгэхэд Энди нэг тэлээ эдэр үзээ зогсож байхад бол Ребека би над чинь чамд худалдаж аваад өгье гэж санал болгосон чи хүү зөвшөөрөөд ингээ авч өгсөн ба. Эн чинь бүхэлдээ болохгүй харилцаа штэ. Тэгсэн Ребекагийн хувьд нууж хаасан юуч байхгүй. Зүг зүйл хийж байгаа хэтэ юуч болоо юм шиг хүн ихтэй газар хүртэл хамт явж юм хумдалдаж авч өгөөд одоо шүүгэр маамаа юм ааши. Ер нь бол педофил зан гаргаж байгаа нь. Ингээд оройны 8 цагт тэр хоёр Ребекагийн гэрлүүн явсан. Гэрт нь байхдаа хүүг бол диван дээр суучаад одоо хоёлаа юу хийх вэ гэд асуусан чинь харин чи юу юу юмэр ингээд эргүүлээд Ребека асуусан. Хүү бол та хэдэн хүнтэй унтж ийсэн бэ гэд асуугаад нөгөөх нь чинийх шиг олон биш ээ гэж хариулсан.
Тэгээ юу гэсэн ч үгэнтэй ингээд 15 настай өөрийнхөө сурагч бас тэрийг өгөн нь одоо өмнө нь өөр хүнтэй унтаж үзээгүй. Өдөө хүртэл одоо Эндигийн хувьд арайч багш нь жихнээсээ өөртөө нь болцмоор байгаа, унтмаар байгаа гэж бодоогүй, тоглоом шолом ингээд бодоод явж идэл түүнтэй одоо сэтгэнэж байсан угаасаа л багш хүн насан турш хүн надтай юу гээл жихнээсээ ийм харилцаатай болъё гэж байх втэ гэж бодож исэн чинь Ребека түүнтэй жихнээсээ алцганаж унтах хэвтэх талаар нээлттэй яриад эхлэхэд нь маш их эвгүй санагдаж эхэлсэн. Тэгээ удалгүй хүүг бол унтлагынхаа өрөөлөө оруулж үнсэж хувцын тайлж эхлээд бэлгийн харилцаанд орсон маа. Ийм зүйл босноо хинт ч юусоо хэлж болохгүй шүү гэж загсан. Хичнээн хүү өөрөө одоо зөвшөөрсөн байлаа ч гэсэндээ энэ харилцаа бол бэлгийн хүчирхийлэл хууль бус хүүхэд хүчнэсэн хэрэгт орно. Энэ бэлгийн харилцаа нь бол 40-60 минут үргэлжилсэн. Тэг хүү өрөө шигнээ гаргаж чадахгүй байсан ба сүүлд шүүхтэр бол хүүгийн талаар ярихдаа тэр нэг цагийн одоо гараагүй хугацаа бол тэр чигт надад бүр маш тухгүй эвгүй байсан гэдгийг хэлсэн. За үүнийхээ дараа тэр хоёр бол хэсэг зурагт хамтдаа үзэж сууж байгаад хэдэн цагийн дараа Ребека дахин түүнтэй харилцаанд орсон. Ингэж орохдоо бол ямар ч хамгаалт бол ашиглаагүй. Хоёр дахь удаа бол хүү тавьснаар тухайн үедээ багшигаа жирэмсэн болчихоо гэж нэлээд сандарсан. Тэрийгээ шууд багштай хэлсэн чинь санаа зовлтгүй эрүүл мэндийн асуудлаас болоод би хүүхэдтэй болж чадахгүй гэж хариулсан маа. Маргааш өглөө Ребека төрүүлж ирт гэрээсээ гадуур яваад явахаас өмнө хүүд гэрийнхаа илүү түлхүүрийг өгөөд чи хүссэн цагтаа ирж байж болно шүү гэж хэлсэн. Тухайн өдрөө хүү бол гэртээ хараад өдөр нь ээжтэйгээ хамт бас гадуур явж исэн юм л да. Тэгээ явж байхад хүүгийнхаа хүзүүн дээр одоо маш том шимүүлсэн байхыг хараад яасан хинтээ юу гэж авсан чи өөр нөчтөр яасан юм гээд асуусан чинь Энди бол мэдэн бодлоо сандраал хүзөөгөө дараал одоо яачгүй мэдхгүйгээд тухайдаа өнгөрсөн. Ээж нь ингээ жоохон гадарлцсан, гайхадсан болохоор орой багшлуугаа залхаад бит хоёрын ер нь ийм харилцаанд орсныг ээж мэдчихгүй гэдгээс санаа зовоод айгаад байна гэж хэлсэн чинь намайг гэж мэддэгдүүлж болохгүй шүү гэж хэлээд тэгээ хүүгийн хувьд бол нууц хадгалах нь битгийгэл шууд л тэр өдрөө найзуудаа багштаа унтсан гэдгийг бол хэлсэн. Амралтын өдөр болчихсон болохоор одоо тухайн үед ч хүүхдүүд ч өөр бас хүүхдүүдэд яриад сонсон зүйлээ нөгөө найзтай хэлээл. Ингээд нэгтгэхийн өглөө боллоо. Хүүхэд хамгааллын төвд нэг нэрээ нууцлсан хүн Ребекаг сурагчтайгаа бэлгийн харилцаанд орсныг нь бол мэдчихсэн тул сургуулийн захиргаа нь мэдсэн. Тэгээ хамгийн түрүүнд шууд Эндигийн ээж аавд нь хэлснээр ээж нь бол бүүн уур болон одоо шууд сургууль дээр нь ирэхэд хүүн уйлаад уучлаарай ээжээ. Гэхдээ энэ бүгд бол үнэн гэдгийг хэлснээр тэд шууд цагдаад утсан. Энэ бүгд болж байхад бол Ребека өөр нэг ангид яг хичээлээ орж исэн. Тэгээ хүүхдүүд шиврээ авир хийгээ сонсоод эхлээд паникнд орж хийсэн зүйлийг нь одоо мэдчихсэн байх үедээ зогсож байсан. За энэ хэрэгт одоо холбоотой бас нэгэн сурагч байгаа. Түүнийг бас сурагч Б гэд яваадсан. Тэгэхээр одоо нэр үгүй сурагч Б гэдгийг нь Беки гэд явчих. За Бекиг хөвөө Ребека нэг ангид уйлж хасан сууж байсан юм л да. Тэгэхээр яг тэр ангийнх нь хажуугаар өнгөрч явж байгаад багшигаа уйлж байхыг хараад гайхаад ороод та зүгээр үү яагаад уйлав гэхэд би харин ингээд утсан дээр бүх мэдээллүүдээ мессеж зураг одоо юу байдیں۔ Хамаг юм устгах гэсэн чинь юусоо чадахгүй байна. Бүр аргаа бараад ингээд сууж байна гэхэд хөө би туслая би чадна штэ гэд утсыг нь бүрэн нөгөө шинэ утас шиг reset хийгээд өгчдөг. Өөрөө ч мэдгүй одоо ингээд ер нь гем тэргийн нотлог баримтыг л ингээд устгаад өгсөн. Үүнээс нь тун өдөлгүй цагдаа нар ирж түүнийг байравчлаад хэлцээр тэр сурагч Эндиг мөн авчаад цагдаа нарт хүүгийн хувьд бол бүх явдлаа хэлж ярьсан. Тэгээ Ребекагийн хувьд буцыг шалгасан боловч юу ч байгаагүй. Тэгээ тэр дороо Ребека ажлаасаа халагдаж хэлцээр өөрөө хэлэхдээ би буруугүй ямар ч болохгүй зүйл хийгээгүй гэд Эндиг хүүг худлаа ярьж байна гэд ямартай ч энэ хэрэг нь илүү мөрдөн байцаалтын шатандаа явж шүүх хурал одоо болох ёстой болсон. Гэхдээ шүүх хурал болохоос өмнө бол Ребекагийн хувьд буруугүй гэж мэдээ мөнгө төлөөд батлан даалтаар гарах боломжтой байсан маа. Түүнийг сул тавьж гарахаас өмнө 18 наснаас доош насны хүүхэдтэй хараа хяналтгүй ганцаараа ерөөсөө огт уулзаж болохгүй, харьцаж болохгүй гэсэн тийм заалттай гаргасан. Ажлаасаа халагдсан болохоор түүний хувьд нөгөө ээж аавынхаа кафед бол түр ажиллаж исэн. Тэгээ ингэж гарснаасаа хэдэн 7 хоногийн дараа нь нөгөө сурагч Беки байгаа штэ нөгөө утасных нь хамгийн имийг устгаж өгсөн. Хүү бас 15-тай тэгээ математикийн ангид нь явдаг сурагч нь.
Яг нөгөө Энди сурагч нууцныхаа сүлийн 2 дугаарыг тааж багш руугаа ярьсантай яг тэр өдөр бас ангид сууж исэн болохоор Бекигийн хувьд ч гэсэндээ одоо Ребекагийн дугаарыг олоод мэдчихсэн. Тэгээд түн лөө утасны номероор нь Snapchat дээр найзууд болох хүсэл явуулсан. За одоо аль хэдийн нэг хэрэгээрээ шалгагдж байгаа Ребекагийн хувьд ингээд сурагч нь сошиал медиагаар тэгээд ороод ирэхэд ахгүй байх боломж түнд байсан боловч юу ч болоогүй юм шиг түүний шууд найзын хүсэлтийг нь авсан. Тэгээд тэр хоёр хоорондоо харилцаж эхэлдэг. Ойр зур бичлэлцээр үүнээсээ хойш өдөр болон хоорондоо харцдаг болоод тэр нь ч удалгүй бүр илүү нэг нэгнтэйгээ сэтгэнэж байгаа байдал руу шилжсэн. Беки хүү түнлөө та хөхөө гаргаад одоо над руу зураг явуул гэсэн чинь нөгөөх нь өнөө орой биш энтергээд Ребека түнлөө дотор хувцастайгаа байгаа ац өмсөд хамаг өгзгөөнөл гарсан зураг Snapchat-аар явуулж үүнээс дахиад удалгүй гэртээ дутсан. Гэрт нь бол дотны харилцаанд орохоос бусдын бараг хийж ахтаа сурагч Беки бэлгийн харилцаанд орж болох уу гэхэд чамайг 16 нас хүртэл чинь болохгүй гэж хариулсан. Хүүгийн төрсөн өдөр бол хэдхэн 7 хоногийн дараа нь болсон ба 16 нас хүрэнгүүт нь Ребека бол түүний дахин гэртээ дуудаад тэд хоорондоо ярилцахдаа чамайг 18 хүрээгүй байгаа болохоор одоо хоёлаа ийм зүйл хийж болохгүйгээ юусэн мэдэхгүй байна гэд эргэлзэж байгаа хэлсэн чинь хүүгээ би зөвшөөрж энэ хоёлоо ингээ унтъя гэхэд Ребека за тийгээд тэр хоёр бол ундлахын өрөөнд орж бэлгийн харилцаанд орсон. 16 нас хүрсэн бол одоо өөрийн зөвшөөрлөө хэлэх хэрэгтэй. Гэхдээ л эн чинь Ребека түүний багш байсан хүн. Хүүг 15 таа байхад нь энэ бүгд ихэлсэн. Ер нь л одоо жоохон хүүхдтэй ийм харилцаа үүсгэж байгаа нь бүгд гэсэн ч одоо өөр нэг хүүхдээ хүчрхийлсэн хэрэгтэй, хэргийн шалгагдаж байгаа явцтай байгаа батлан тал дээр гарсан хэрнээ одоо айж хичгчгүй энэ бас л 15 таа өөр нэгэн хүүг байнга ойр орхон гэртээ дуудаж бэлгийн харилцаанд ордог болсон. Ийм байдалтайгаар 5 сар өнгөрч 2022 он гарч тэр хоёр бол бараг үерхэж байгаа мэт болчихсон. Энэ хугацаанд Ребека өчнөө олон удаа нөгөө хэрэгээр хэлцээр байцаагцсан хിവэр байгаа. 5 сар холбоотой байгаад энэ хоёрын харилцаа их токсик болж эхэлсэн. Яг л хуучин X-ийг харддаг байсан шигээр Ребека бол хүүг хаа байгааг байнга мэдэх гэдэг хардаж хэрүүл хийж ахлах сургуулаа төгсчихсөн. Тэгсэн ч одоо хэрүүл маргаан нь бол ерөөсөө тасрахгүй. Ребекатай хамт байхгүй үе болгонд байнга залгаал хаа байгааг нь асууж энд тэнд байна гэхэд нь видео кол хийгээд яг үннээ хэлж байгаагүйг нь шалгадаг. Уулзгаараа шууд л хуцыг аваад мессеж дуудлага Facebook, Instagram, Snapchat гэд бүгдийн нэг нэгэнгөө шалгаж өөр охиндоо харцдаг байх вэ гэд шалгаад идэг. Бүх ашигладаг сошиал медиануудынхаа пассвордаа өг гэдэг эмэгтэй найзтайгаа ч юм уу юу ч хамаагүй битсэн л байх юм бол уйлж орлол Snapchat-ийн нөө пассвордыг аваад үргэлж хаа байгаа байршлыг нь хардаг. Тэгээ гив гинэт гадуур ингээл явж яхад нь Ребека дагаад хүрээд ирдэг. Ер нь ийм харилцаатай бас түүнийг хардаж сэрдэж харамлтгаа хүмүүсээс одоо нэг анхааралтай нуудаггүй. Гэтэ мэдээж хүмүүс мэдхгүй зөвхөн хүүгийн хідэн ойрын найзууд нь бол хальтхан мэддэг. Ийм байдалтай бараг жил болоход бүр нөгөө хүчин Ребекагаас энэ гаргаж байгаа бүх зангаас нь залхаад салмаар байгаагаа байнга хэлдэг болсон. Ер нь ингээд танд тусламж хэрэгтэй. Та одоо хитрхи ийм амар хартай сэтгэл зүйн тал дээр бол доктортой биш вэ? Өөрийнхөө насны одоо ингэж мөрдөж хардаж зэрэгтэй хүнээ олж уулз арай дэндүү байна. Педофил минь гэж хүртэл дуудаж хэлсэн байдаг. Тэс салыг гэж хэлэх болгонд Ребека арга зал хэрэглээл чи намайг хэрвээ орхивол би амиа орлно гэж сүрдүүлнэ, уйлна, цахаа бичээл тэрэндээ сүртэй ингээл хонгор минь хоёулаа их асуудалтай байгаа, хоёулаа маш их стресстэй байна. Гэхдээ удахгүй энэ бүгд зүгээр болох баха. Би чамдаа маш их хайртай. Чи бол миний бүх амьдрал минь, чамайг ямар төгс гэж боддгийг минь чи мэдэхгүй байх. Чи бол миний мөрөөдлийн залуу, чамтай өнгөрүүлсэн секунд болгон минь надад үнэтэй идэр гэсэн бүр нэг тарих угаагаа өөртөө одоо татаад байлгаас сурцсан байрын юм захаа биччихсэн. Ийм захаа бичсэн ч Бекигийн хувьд бол түүнээс салмаар байгаагаа хэлэхээр амиа орлоо гэж салахгүй тул хүү бол бүр нэг түүний дарамтанд орчихсон. Тэрнээс юусаа гарч чадахгүй байдалтай ингээд байдаг. Гэвч баг багаар бол тэр хоёрын харилцаа яг цаг өнгөрөх тусам хүндэрсээр бүр нэг хаяа уулздаг урдаг шигээ бол байгаа болсон. Тэдний харилцаа 2021 оны 11 сард эхлээд одоо бол 2023 оны 3 сар бүр болцсон маа. 23 онд бол түүнийг нэг удаа гэртээ дуудаад сүртэй ингээд ширээ дээр засцсан, сарнаан дэлбээ газраар тавьж мавцсан. Тэг би чамд ингээд чухал хэлэх зүйл байна. Юу вэ гэдгийг ч өөрөө хайж олоорой гэд гэрээрээ хэсэг газар баахан одоо жижиг цаасан дээр юм бичээд одоо ийшээ яв, одоо тийшээ очиж шалга эдэргээд явсаар байгаад ундлахын өрөөний орон дээр бол хүүхдийн цэс байснаар хүүд жирэмсэн болсон гэдгийг хэлдэг.
Уг нь энэ хүүд бас л Ребекка жирэмсэн болж чадахгүй гэж хэлдэг байсан чинь одоо ингээд багшигаа жирэмсэн болгосноо мэдээд бүр шоконд орсноо мэдээж нууц харилцаагаа арай хийж нууцалж 18 сар хамтдаа ингээд явсан байхад одоо ингээд жирэмсэн болохоор нь яхаа мэдхгүй Беккигийн хувьд шууд л ээж авдаа бүх үннээ очоо хэлчихдэг. Үүнийг сонсоод шууд л ээж аав нь цагдаа дуудаж түүнийг гэртээ байхад нь очиж дахин баривчилсан байгаа Ребекка. Цагдаа нарыг очиход буруу зүйл хийсэн гэдгийг бодохгүй маш их гайхсан байдалтайгаар би юу вэ яхаараа би барилчлагдیں۔ Ингээ бүр ингээ гайхаж гарсан. Ямар ч тач батлан даалтынхаа заалтыг бол түүний хувьд зөрчиж насан туршаагүй хүүхдтэй уулзаж байсан баригдсан тул тэрээр 5 сар хоригдоод шүүх хурлаа хүлээж байх зуура шоронд 2024 оны 1 сард хүүхдээ төрүүлсэн. Тэгээд төрүүлээд шууд хүүхдийг нь хүүхэд хамгааллын төрөө ол авч явсан. Гэхдээ хүүхдтэйгээ 7 хоногт хэдэн удаа хэдэн минутаар цагаар уулзах тийм гэдэг цагийн тогтоочихсон. Хүүхдийнхаа эцэг болоход сурагч Беккид болон түүний ээж аавд жоохон хүүхдийг нь асамжинд байлгах тийм эрхээр шийдэгдсэн билээ. Тэгээ энэ оны 5 сард гэдчихэд 2024 оны 5 сард шүүх хурал эхэлсэн. Одоо ирэх болгондоо ингээ хүмүүсээр өргөдүүлэх бас тактикаа ашиглаад хуцандаа ч юм уу ингээ карманда нялх хүүхдийн малгай хийгээд ирдэг. Хүүхдээ санаж байгаа гэдгийг илэрхийлээд ч юм уу. Тэгээд шүүх хурал дээр хохирогч болсон 2 хүү ирж ярихдаа ер нь босон зүйлийг буруу зүйл гэдгээ одоо л бүр илүү сайн ойлгож байгаа. Тэгээд тухайн үед ер нь хүүхэд байсан учраас одоо ямар буруу зүйл багштайгаа ийм байдалтай байж болохгүй гэдгийг ойлгосноо хэлээ хийсэн. Бүхэл бүтэн одоо ялангуяа жил гараа 18 сар Ребеккатай одоо харилцаатай байсан хүүгийн хувьд хоорондын харилцаа нь одоо тэр чигтээ маш буруу. Дээрээс нь түүнэр тархиа угаалгасан. Түүний маш их хартай захирангуй гаргадаг байсан тэр одоо аашсан тэр байдлаас нь болоод хүүгийн хувьд сэтгэл зүйн маш их асуудалтай болсон гэдээ хэлсэн байдаг ба Ребеккагийн хувьд хэлэхдээ энэ бүх зүгээр санаандгүй гаргасан алдаа гэж хариулсан. Прокурорын талаас шүүхтээр хэлэхдээ бол энэ хэрэг эмэгтэй багш нь 15 настай хүүг ингэж бэлгийн хүчирхийлэл үзүүлж тархи угаасан явдал гэхдээ шүүгчдээс хүсэхдээ хэрвээ энэ Ребекка гэдэг хүний оронд 28 настай эрэгтэй багш тэгээ 15 настай сурагч чогттой ингэж унтаж хөвтөж нэгийг нь жирэмсэн болгосон байвал яах вэ? Яг тэрнтэй адилхан хүүсийн ялгаа байх ёсгүй. Багш хүн одоо ийм үйлдэл гаргаа зогсохгүй эхнийхэн шалгадаж байхад дараагийнхаа хохирогчийг олоод барахгүй бүр ингэж олон сараар тэр үйлдэлээ давтаж хүүхдийг нь хүртэл гаргацсан гэхээр буруутай нь яах аргагүй мөн гэж маш хүчтэй тэмцүүлсэг бол хэлсэн. Ингээд шүүхээс Ребеккаг буруутай гэж тогтоосон ба ялаа өгөхөөс өмнө шүүх хурлын явц дунд одоо батлан даалтаар дахиад бол гаргасан юм билээ. Тэгээд яг энэ оны 7 сард болсон шүүхээр түүнд 6 жил хагасын хорих ялыг өгсөн юм байна. Нэг ийм хэрэг бол болсон. Энэ удаагийн хэрэг одоо тийм амар дарк биш гэх юм уу одоо тийм аллах гэдэг байхгүй ч гэсэндээ миний хувьд одоо багш хүн чинь сурагч нарт хичээлээ заахаас гадна зөв буруу хэлж яар зааж өгж үлгэр дуурайлал үзүүлэх ёстой нөлөө бүхий хүн штэ. Тэгсэн хэрнээ өөрийн хувийн амьдралаас үүдэн одоо хуучин ихсээсээ салаад ганцаардаад хэцүү үедээ байсан болохоор л ингэж сурагчтайгаа уулзсан гэж хэлээд байсан нь ер нь л угаасаа худлаа анханасаа л өөрөөсөө дүү жоохон хүмүүсийг бол харж сонирхож тэ сурагчтай хараад ямар нэгэн байдлаар татагддаг байсан байх гэж бол бодож байна. Энэ хэрэг дээр цагдаагийн талаас хэлэхдээ сургууль гэдэг хүүхдүүдийн аюулгүй газар байх ёстой. Хүүгүүд бэлгийн хүчирхээлийн золиос болох тухай ойлголт бол дутмаг байдаг. Педофил гэдэг нэр зөвхөн эрэгтэйчүүдэд зориулагдаагүй. Эмэгтэй хүн ч гэсэн хэрэгтэн байж, хүүгүүд ч гэсэндээ хохирогч байж болно гэж хэлжсэн. Тэг яг л үүний адилаар бас эцэг эхчүүд маань маш сайн сэрэмжтэй юу байх хэрэгтэй юм байна. Хүүгүүдтэй охтуудтай тий багш нар ийм байх ёстой. Тийм ёс зүйн зүйл байх ёсгүй гэдгийг бол маш сайн сэрэмжтэй хүүхдүүдтэйгээ ойр дотны ярилцаж байх ёстой болов уу гэж санагдлаа. Өмнөх тэр эрэгтэй багшийн хийсэн хэрэг болон энэ удаагийн эмэгтэй багшийн хийсэн хэрэг багштай холбоотой ийм амар хэрэгүүд байгаа нь бол маш харамсалтай байна. Тэгээд харамсалтайгаар одоо иймэрхүү хэрэгүүд бол зөндөө олон болтын байлээ. Урамжтай байх болов уу гэдэг үднээс энэ хэргийг ярьлаа. За тэгээ манай энэ 7 хоногийн дугаар үгээр өндөрлөж байна. Тэгээ дараа 7 хоногийн дугаараараа хэдүүлээ эргээд уулзцгаая. Түр баяртай.
스시가 말하지마 힘들고 두기 선지 만지다 뷰터치 두기 선지 만지다 좋다 재선 좀더 내려 스시가 말하지마 힘들고 두기 선지 만지다 뷰터치 두기 선지 만지다 좋다 재선